За эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны гол зорилт нь чиглэл нь нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулах явдал тийм. За эмнэлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг нь одоо яг хүн амын эрүүл мэндэд бүрэн нөлөөлдөг 50-аас дээш хувь нь салбарын гадна хүчин зүйлс байдаг салбар дамсан асуудал. Энэ ч гэсэн нийгмийн эрүүл мэндийн хуулиндаа бол тусгагдсан байна. Эдгээр асуудлууд нь салбар хоорондын шин чанартай ч гэсэн public health буюу энэ эрүүл мэндийн бодлого, нийгмийн эрүүл мэндийг эрүүл мэндийн яам энэ ажлын зохион байгуулж манлайлах үүрэгтэй. Олон улсын түвшинд ч тийм л байгаа. Гэтэл Тайланд энэ талаар ерөөсө тодорхой огт дурдаагүй байна. Тэгэхээр энийг ингээ онцолж цаашд бодлогын яамны чиг үүргийн дагуу энэ салбар хоорондын шинжтэй нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад манлайлж анхаарч хүн амын нийгмийн эрүүл мэндэд хамарсан өөрчлөлт үр дүнг тодорхой үзүүлэлтээр дүгнэн тооцож мэдээллийг зөвлөж байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт эцээцэд ер нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийн тухай хууль гарсан зорилго нь ямар нэгэн төв ч юм уу байгууллага ч юм уу одоо тийм төв бий болохтой биш. Харин хүн амын өвчлөлийн шалтгаан болоод байгаа асуудлыг шинжлэх ухаанчаар хандах, өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авах, хүн амын өвчин өвчлөл, эрүүл мэндийн нөхцөл байдлын өгөгдлийг үнэн зөв боловсруулах, тийм мэрэгжилтэн хүний нөөцийг бэлдэх, мэдээллийн санд суурилсан шийдвэр гаргалтыг бий болгох, үр дүнг тоогоор үнэлдэг болох. Тэгээ цаашид хүн амын эрүүл мэндийн асуудлыг ганцхан эрүүл мэндийн салбарын хүрээнд биш гадаад хүчин зүйлийн түвшинд цогцоор нь авч үздэг энэ тогтолцоог бүрдүүлэх. Эрүүл мэндийн оновчтой зөв бодлого хийх хүн амын эрүүл мэндийг сайжруулахад бидэнд өнөөдөр хүн амын эрүүл мэндийн хэрэгцээний талаар яг системтэй дата үнэлгээ байхгүй байна. Тийм ч учраас энэ эрт илрүүлэг нэг дээрээ энэ датагаа нэгтгээд эцлээд дуусгахын зайлшгүй шаардлагатай гэж хэлээд байгаа юм. Тэгээд хоёр өөр хөтөлбөрийг нэгтгэж нэг нэртэй болгохоор зэрэг эн чинь болохгүй болчих гээд байна. Үр дүнг хэмжих боломжгүй баахан эмнэлэг бариад төв бариад тоног төхөөрөмж худалдаж аваад баахан чанартай чанаргүй юм яриад шахаад амиргүй байна. Ер нь асуудлаа цогцоор нь харж бодлого хийн гэдэг нь энэ тайлангаас харагдахгүй байгаа учраас аливаа асуудлыг нийгмийн эрүүл мэндийн асуудлаас шийдэж байгаа, бодож байгаа, бодлого гаргаж байгаа газар хэлтсийн дарга нар мэдлэг чадвараа дээшлүүлээд анхаарахгүй бол энэ мэдлэггүй болохгүй чадахгүйгаас болоод хүн амын эрүүл мэнд чинь хэцүүдээд хүндээ иргэндээ төвдөө чиглэхгүй энэ сайжруулах бодлого нь хизээ гардаг болох вэ гэдэг асуудлууд нь одоо хүртэл хурцаар тавигдаад байна.